Байршлын унш 100 номынхоо 4 дахь лекцийг ярих гэж байна. За тархины багнан хэсэг буюу гавл тархины 12 хос мэдрэлийн талаар ярина. За тархины багнан хэсэг бол үндсэндээ 3 хэсгээс тогтноо. Дунд тархи буюу midbrain, урт өвтөр тархи буюу medulla oblongata, гүүр буюу pons. За гавл тархины 12 хос мэдрэлийн бөөмүүд бол тархины багнан хэсэгт байрлана. Гэхдээ нэг болон 2 дугаар хос мэдрэл болвол тархины багнан хэсэгт бөөм нь байдаггүй. Анатомийн бүтцийн хувьд захын мэдрэлтэй илүү адилхан биш, харин эсэргээрээ төв мэдрэлийн тогтолцооны захын хэсэг болж хөгжсөн юм байдаг. За маш олон өксөх уруудах замууд бол тархины багнан хэсгээр явж их тархи, бага тархи нугасыг хооронд нь холбож өгдөг. За олон бөөмс агуулж идэг. Зөвхөн 12 хос мэдрэлийн бөөм биш. За энд 3-аас 12 дугаар хос мэдрэлийн бөөмс байхаас гадна дунд тархинд улаан бөөм, хар бодис, гүүрийн бөөм, урт өвтөр тархинд оливын бөөм гэсэн бөөмүүд байна. Эдгээр нь хөдөлгөөний зохицуулганд чухал үүрэгтэй байдаг бол дунд тархины дөрвөн толгодын бөөмүүд нь хараа болон сонсголын чухал дамжуулах хэсэг болж идэг. За мөн зүрх судас, цус эргэлт, амьсгалын амин чухал автомат зохицуулгын төвийг агуулсан торлог байгууламж эсвэл тархины багны хэсэгт бол тарж байрласан байдаг. Торлог байгууламжаас өксөх сэрэл нь ухамсар тухайныг хадгалах шаардлагатай идэвхжүүлэгч сэрлийг их тархины гадарт илгээдэг бөгөөд уруудах замууд нь нугасны хөдөлгөөний мэдрэлийн үйл ажиллагаанд оролцож байдаг. Тархины багнан хэсэг нь бага талбайд олон мэдрэлийн бөөм замыг агуулдаг тул жижигхэн хэсгийн гэмтэлж мэдрэлийн хэд хэдэн өөр төрлийн шинж тэмдэг үүсгэж болдог байна. Үндсэн шинж нь сүлжээ хам шинж. Өөрөөр хэлэх юм бол гэмтсэн талдаа гавл тархины 12 хос мэдрэлийн гэмтэл, эсрэг талдаа биеийн талалсан саажилт үүсдэг. Ийм шинж өгдөг байна. Гавл тархины мэдрэлийн гэмтлийг дараах байдлаар ангилж болох ба гэмтлийн байршлаас илрэх шинжүүд нь өөр байдаг. За супрануклеар, өөрөөр хэлэх юм бол багнан хэсэгт байх бөөмөөс өмнөх зам, өөрөөр хэлэх юм бол ихэнхдээ их тархины гадраас багны хэсгийн бөөм рүү ирж байгаа уруудах замууд байдаг байна. Нуклеар буюу багны хэсэгт байх бөөмийн гэмтэл, бөөмс өөрсдөө гэмтэх үед шинжүүд илэрнэ. Фасцикуляр буюу тархины багнан хэсгээс гарч байгаа тэр ширхгүүд нь гэмтэх юм бол өөр шинж илэрнэ. За захын буюу багны хэсгээс гарсныхаа дараа 12 хос мэдрэлийн ширхэг бас гэмтэж болдог байна. За урт өвтөр тархи бол ойролцоогоор 2.5-аас 3 см урттай. За энэхүү зурагт бол тархины багны хэсгийг их зурдаас нь, их зардаас нь болон хажуугаас нь авсан байгаа нь харагдаж байна. За тэгэхээр ард талаасаа 4 товгор харагдана, тийм ээ. Tuberculum gracilis гэдэг нь болохоор голын шугамынхаа 2 талд оршиж байгааг хэлж байгаа. Үүнтэй зэрэгцэн tuberculum cunatus бол байрлсан байдаг. За дээд төгсгөл хэсэг нь бага зэргийн тавж байгаа өгөөд энэ адил нэртэй бөөм бол тэнд байрлаж идэг. За арын багны өксөх замын 2 дугаар нейрон ба медиал lemniscus-ээр таламус руу мэдээлэл бол энэ хэсгээр дамжиж идэг байна. За урт өвтөр тархины арын доод хязгаар нь бага тархины дунд хөлийн каудал хэсгээр бол төгснөө. За урт өвтөр тархины ард бол 4-р ховдол байх бөгөөд 4-р ховдлын ёроол буюу ромб хонхор нь бага тархины дээд ба дунд хөлөөр хумигдах ба бага тархины нуман бөөмөөс гарсан ширхгүүдийг агуулсан extramedullarсаар урд ард хэсэгт хуваагдчихэдэг. За каудал хэсгийн оройн хэсгийн ёроолд хэд хэдэн тавгар байдаг бөгөөд вагал triangle, hypoglossal triangle, vestibular area гэсэн 3 хэсэг байна. За рострол хэсэгт нь болохоор facial tubercle байх ба энэ мэдрэлийн ширхгүүд абдуценс мэдрэлийг тойроод явж явах үед үүсдэг тавгар байна. За 4-р ард талд нь бол 4-р ховдол байрлана гэсэн, тийм ээ. Тэгэхээр 4-р ховдол маань өөрөө
яаж хаана хязгаарлагдах вэ гэхээр дээд тал нь superior medullary velum-ээр хоёр хажуу талаасаа cerebellary peduncle буюу бага тархины хөлөөр ард талаасаа болохоор бага тархи cerebellum-оор хязгаарлагддаг байна. За вентрал болон латерал талаасаа яаж харагдах вэ гэхээр урдаасаа бол пирамид зам харагдана. Дээд хэсэгт пирамид замын, доод хэсэгт нь болохоор пирамид замын зүрлэг бол харагдчихэдэг. Хажуу талаас пирамидтай зэрэгцээ олив харагдах ба imperial olivary nucleus бол энд байрлаж байдаг. За 12 мэдрэлийн пирамид ба оливын хоорондох 12 дугаар мэдрэл оливын хоорондох ventrolateralны sulcus-с бол гарч ирж байдаг. Хилэн дорох мэдрэлийн бөөм нь нүдний гаднах булчингуудыг мэдрэлжүүлдэг мэдрэлийн адил тархины багны урд талын ойролцоо basal lamina бол байрлсан байгаа нь харагдчихэдэг. Оливын арын хэсгээс болохоор 9, 10, 11-р мэдрэлийн оролууд бол язорууд бол ингээд дараалаад гарч ирж байгаа харагддаг байна. За гурвалсан мэдрэлийн нугасны бөөм нь tuberculum cinearum dorsal lateralны sulcus бол байрлаж идэг. Энэ нь нугас бага тархины арын зам ба бага тархины доод хөлөөр дамжин бага тархинд бол очдог байна. За тэгэхээр урт давтар тархинаас бол бидний хамгийн сайн мэдэх ёстой зүйл бол 9, 10, 11-р мэдрэлийн язорууд бол дараалаад гарч ирж байна. 12 бас оливын хоорондох хэсгээс нь гарч ирж байна. 3, 4 хос мэдрэл гарч ирж байна, тийм ээ. За тэгээд урт давтар тархины ард бол 4-р ховдол бол байрладаг байна. За гүүр заавар талаасаа бага тархины хоёр тал бөмбөлгийг гүүрийн урт талаар бүтэн хөндлөн ороогоод хоорондоо холбогдож байгаа ширхэг шиг харагддаг тул энийг гүүр гэж нэрлэдэг болсон. Доод талаараа урт давтар тархи, дээд талаараа их тархины хөлөөр бол хязгаарлагдчихдаг. За гадар гүүрийн уруу дахь ширхгүүд гүүрэнд өөрийн талын 2 дугаар нейронтой холбогдож дараа нь хөндлөн чиглэлд гүүр бага тархины ширхгүүдийг үүсгэн бага тархины дунд хөлөөр бага тархинд бол очиж идэг. Гүүрийн дунд чугамар байх гүйхэн ховл нь яг энэ pons гэж бичсэн бичигний харалтай ховл харагдчихэв, тийм ээ. Энэ нь суурин артерийн ховл юм. Гэхдээ энэ ховл суурин артериэс болж бол үүсээгүй, харин пирамид зам гүүрээр дамжин уруудах үед үүссэн товгор юм аа. За латерал талаасаа буюу хажуу талаасаа хөндлөн судалтай гүүрийн ширхэгүүд нийлж бага тархины дунд хөл үүсэж байгааг бол харуулдаг. За энэ дунд хөлийн медиал талд бол гурвалсан мэдрэл гүүр бага тархины хөлийн медиал талд бол гүүрээс гарч идэг бахнэ. За дорсал буюу арт талаасаа 4-р ховдлын ёроолын дээд хэсгийг бол гүүр бүрдүүлж идэг. Энэ нь гурвалжин хэлбэртэй үүсдэг ба гүүр урт давтар тархины хооронд ингээд шугам татах юм бол тэр хоёр шугамын төгсгөлд нь 4-р ховдлын хажуугийн нүх буюу pромолушка субарахноидны зайр бол нэгдэж идэг. За доод төгсгөлд нь хос биш нэг нүх үүсэж байгааг промон majandик гэж нэрлэдэг. За 4-р ховдлын дээвэр нь бага тархины дээд хөл болон medullary velum-с бол тогтдог байна. За тэгэхээр гүүрийн хэсгээс бол 5, 6, 7, 8 дугаар хос мэдрэлийн бөөмүүд бол гарч ирж идэг онцлогтой. За урт давтар тархи. Гүүр завсрын тархи хоёрын дунд бол байрлаж идэг маш жижигхэн бүтц гэж хэлж болно. За вентрал болон латерал талаасаа урд талаасаа гүүрэн дээр нийлж буй хоёр том багц бол харагдаж идэг. Үүнийг тархины хөл буюу crura cerebri гэж нэрлэдэг. Хоёр хөлний хоорондох ховлыг болохоор интерпедункулярны fossa гэж нэрлэдэг. Бөгөөд эндээс гал тархины 3 дахь хос мэдрэл бол гарч ирж байгаа нь харагдаж идэг. За тархины хөлийн дээд хэсэг их тархи руу орохоос өмнө харааны зам бол ингээд тойроод хүрээлж байгаа нь бол харагдаж идэг.
За ард талаас дунд тархины тектон буюу дөрвөн толгод бол харагдаж байна. Дээд 2 товгор буюу superior colliculus харааны мэдээллийг, доод 2 товгор буюу inferior colliculus-ийн сонсголын мэдээллийг бол боловсруулахад оролцдог. За дөрөвдүгээр хос мэдрэл дөрвөн толгодын доод 2 толгодын яг харалтаа тархины багны хэсгээс аргашаага гарч ирдэг цорын ганц мэдрэл болж гарч ирдэг. За зураг дээр 4 гэд нарийнхан бүслүүр маягтай ингээд заагдсан байна тийм ээ. За ингээд гарч ирснийхаа дараа тархины одоо дунд тархиа тойроод тархины багныг бүтэн бүсэлж тархины урталд бол ирдэг байна. За хажуу талаасаа гадна өвдгөн бие болон дотор өвдгөн бие бол харагдчихэдэг. За гадна өвдгөн бие нь харааны мэдээллийг, дотор өвдгөн бие нь сонсголын мэдээллийг бол дамжуулж идэг аа. Генукулате body нь таламусын одоо нэг хэсэг тул тархины багнан хэсэгт бол энэ талаар дурддаггүй, харин тархины завсрын тархины хэсэгт бол өвдгөн биеийн тухай илүү дэлгэрэнгүй ярих нэ. За тэгэхээр дунд тархинаас бол 3 болон 4-р хос мэдрэлийн одоо ширхэгүүд нь гарч ирж байгаа нь бол харагдаж байна. За энэ хүү зурагт юу харуулж байгаа вэ гэхээр одоо дундлын зурагт бол жишээ нь хажуугаас нь гавл тархины 12 хос мэдрэлийн хөдөлгөөний бөөмүүдийг бол улаан өнгөөр, ногоон өнгөөр болохоор парасимпатик үйл ажиллагаа эрхэлдэг автоном бөөмүүдийг ногооноор харуулсан байна. За зүүн талд хамгийн захад бол цэнхрээр мэдрэхүүн болон бие мэдрэхүүн болон тусгаар мэдрэхүүн бөөмүүдийг бол харуулсан байна. За энэ хүү хоёр бөөм хэрхэн одоо багтаж байдгийг ихц харсан хамгийн ихний зураг дээр бол харуулсан байна тийм ээ. За тэгэхээр нэг ийм зүй тогтол байгаа. Хэрвээ тархины одоо багны хэсгийн голын шугамар ингээ хуваах юм бол илүү гол руугаа ойртох тусмаа эхлээд хөдөлгөөний бөөмүүд байна. Тэгээд хөдөлгөөний бөөмүүдээс илүү гадагшлах тусмаа мэдрэхүүн бөөмүүд бол оршиж идэг байна. За хажуу талаасаа бол хөдөлгөөний бөөмүүд нь илүү арай жоохон урд хэсэг рүүгээ харин хойшлох тусмаа бол мэдрэхүүн бөөмүүд нь харагдчихэдэг онцлогтой. За энд юу байгаа вэ гэхээр гавл тархины 12 хос мэдрэлийн одоо ямар одоо ширхэг агуулсан хөдөлгөөний ширхэгтэй мүү, мэдрэхүүн ширхэгтэй мүү, автоном ширхэгтэй юу гэдгээр нь бол ангилсан байгаа. За тэгээд мэдрэлийн бөөм нь яг хаана байх юм? Тэгээд ямар үйл ажиллагаа одоо хариуцдаг вэ гэдгийг хүснэгтэлж бол харуулсан байна. Энийг ингээ ярихгүй орхичих. Яагаад тэгэхээр тус нь ярина. За бие мэдрэхүүн хувьд одоо ангиллал нь somatic afferent болон efferent ширхэг. За тэгээд судасны гүлгэр булчингийн болон автоном үйл ажиллагааг нь хариуцж байгаа visceral afferent болон efferent ширхэг гэл ангилчиж болдог тийм ээ. Гэтэл гавл тархины 12 хос мэдрэлийн хувьд энэ ангиллал нэлээд ялгаатай болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бол 4-өөс олон буюу 7 ангилдаг байх нь. За яагаад ингэж ангилж байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь өрмөц тусгаар одоо эргэтэн бүхий мэдрэхүүн тогтолцоо нэг хэсэг бол энэ хэсэгт хамрагддаг. Түүнээс гадна арга ясны одоо хөндлөн судалт болчин тайдлахын болчин мөртлөөсөө одоо үр хөврөлийн үед бренчл арчаас одоо үүссэн зарим булчингуудын гавл тархины 12 хос мэдрэлүүд одоо мэдрэлжүүлдэг учраас шинэ ангиллал одоо энд ашиглагддаг байна. За тэгвэл өксөх буюу мэдрэхүүн ширхгүүдийг нь дотор нь 4 ангилж үзнэ. За нэгдүгüүрт нь somatic afferent fiber бие мэдрэхүүн одоо өвдөл температур хүрэлцэх даралт арьс үе булчингийн мэдрэхүүг болвол одоо их тархины гадар руу зөөнө. Special somatic afferent fiber гэж байна. Нүд болон чихнээс харааны болон сонсголын мэдээллийг дамжуулдаг ширхгүүд энд ордог байна. За
висцерал афферентууд гэж байна. За вегетатив одоо ширхэг гэсэн үг тийм ээ, дотор эрхтний одоо мэдээллийг дамжуулна гэсэн үг. Special visceral afferent гэж байна. Энэ нь нөгөө өвөрмөц одоо тусгай рецептор бүхий мэдрэхүүн эрхтнээс мэдээлэл дамжуулдаг буюу үнэрлэх хамтлах мэдээллийг дамжуулдаг учраас special visceral афферентууд гэж тусдаа байдаг байна. За хөдөлгөөний ширхгүүдийг нь бол 3 хуваана. Нэгдүгürt нь general somatic efferent ширхэгүүд. За general somatic efferented бол биеийн хөдөлгөөний одоо булчинг, арга гэсний хүндэн судал булчинг мэдрэлжүүлдэг, нүд хөдөлгөөгч, буланцар мэдрэл, гадагшлуулагч мэдрэлээр мэдрэлжигддэг, нүдний хөдөлгөөнд оролцдог булчингууд, за хилэнд орох мэдрэлээр мэдрэлжигддэг хилний булчингууд бол орхон нь. Visceral efferent ширхэгт бол дотор эрхтний гүлгэр булчингуудыг мэдрэлжүүлдэг ширхэгүүд орхон нь. За долоод нь болохоор special branchial efferent fibers буюу branchial arch-аас гаралтай булчингуудыг мэдрэлжүүлдэг ширхэг. Энд жишээ нь 7 дугаар хос мэдрэл хаанаас гарсан булчинг мэдрэлжүүлдэг вэ гэхээр branchial arch-ын 2 дугаар намаас гарсан булчинг мэдрэлжүүлдэг юм байна. Glossopharyngeal nerve бол branchial arch-ын 3 дугаар намаас гарсныг мэдрэлжүүлдэг болвол vagus 4 дугаар намаас гарсан хідэн булчинг мэдрэлжүүлдэг байна. За энэхүү слайдн дээр гавл тархины 12 хос мэдрэл гэж одоо ямар үүрэг хариуцлагатай мэдрэл юм бэ гэдгийг ихний зураг дээр харагдаж байна. За улаан өнгөнүүд бол цэвэр хөдөлгөөний мэдрэл тийм ээ. Цэнхэр өнгөнүүд бол цэвэр мэдрэхүүн мэдрэл. Тэгэхээр цэвэр мэдрэхүүн мэдрэл бол ерөөсөө харааны мэдрэл, сонсголын мэдрэл болон сонсгол тэнцвэрийн мэдрэл гэдэг. Цэвэр хөдөлгөөний мэдрэлд нүд хөдлөгдөг одоо 3, 4, 6, 11, 12 бол орж байгаа. За тэгэхээр 5, 7, 9, 10 болвол гэсэн 4 хос мэдрэл бол холимог үйл ажиллагаатай, өөрөөр хэлэх юм бол мэдрэл нь өөрөө мэдрэхүүн ширхэгтэй, хөдөлгөөний ширхэгтэй ийм мэдрэлүүд бол байдаг байна. За хажуугийн зэрэгэлдээ зураг дээр гавл тархины 12 хос мэдрэл буюу гавлын хөндөгөөс эдгээр мэдрэлүүд ямар нүхээр одоо гарч харьцдаг вэ гэдгийг бол харуулж байна. За эдгээрийг бол одоо мэдрэл болгон дээр ярихдаа цааш нь яриад явна. За бид нар бол мэдэх ёстой. Яагаад мэдэх ёстой вэ гэхээр одоо жишээ нь энэ гавлын суурийн хэсэг дээр байгаа нүхнүүд шүү дээ, тийм ээ. Янз бүрийн бэртэл гэмтлийн үед одоо аль мэдрэлийн одоо гэмтэл яаж үүсэх боломжтой байх уу? За суурийн хэсгийн менингитийн үед аль шинжүүд давмгаалах уу? За суурийн хэсгийг дагаа явж байгаа венийн синусүүд энэнд хэрхэн нөлөөлөх вэ гэдг нь одоо энэ мэдхийн тулд бид нар одоо энэ гарах орох нүхийг бол мэдчих шаардлагатай байна. За нэгдүгээр хос мэдрэл буюу үнэрийн мэдрэл. За үнэрийн мэдрэл нь хамрын одоо үнэрлэх хучуур эд буюу 2 см катаракт талбайг эзэлсэн хэсгээс рецепторээс эхэлнэ. За рецепторээс гадны саппортив цell болон Bowman-ы шүүрлийн булчиргууд агуулгадчихэдэг. За үнэрлэхийн эсүүд нь биполяр 2 туйлт эсүүд бол байдаг байна. За ингээ үнэрийн одоо эпителиесээс үнэрийн мэдрэхүү рецептор эхэлж байгаа юм байна. За ингээд энэхүү нэгдүгээр одоо нейроны төвийн сэртэн нь Шваннесээр хүрээлэгдсэн хэдэн зуун мейлингүү ширхгийг агуулсан багц болж одоо нийлдэг байна. Нэг талдаа 20 орчим ширхэгтэй эдгээр фила олфакториан үнэрийн мэдрэл гэж нэрлэдэг байна. Эдгээр ширхэгүүд этмоид ясны шүүрэн шанах шиг нүхээр үнэрийн булцуунд болон нэвтрэн ороод үнэрлэхийн замын эхний синапсыг болвол үүсгэж идэг. Тэгэхээр олфактор нерв болвол хамгийн богинохон гавл тархины 12 хос мэдрэл байна. За ингээ олфактор бүл бол их тархины нэг хэсэг гэж үздэг. Үнэрийн булцуун дотор олон янзын эсүүд бол байдаг. Метрал цell, гранулар цell, төвхтөд цell эдгээр нь хоорондоо нарийн төвхтэй синапс холбоонуудыг бол үүсгэж байна. Ингээд үнэрийн зам болж явна. Үнэрийн зам нь 1-р нейроны 2 туйлтээс 2-р нейроны булцууны метрал болон төвхтөд эсийг одоо агуулна.
За ингээ 2 дугаар нейроны ширхгүүд орбитофронтал гадрын доогуур буюу духны одоо дэлбэнгийн доогуур явсан үнэрийн замыг үүсгэж идэг. Үнэрийн зам нь anterior perforated substantiaгийн урд медиал болон латерал одоо олфактаар стриа болж одоо хуваагдчихэдэг. За өөр нэг хэсэг нь anterior perforated substanced одоо барилга үнэрийн гурвалжинд бол бүр төгснө. За эндээс гарсан латерал стриагийн ширхгүүд бол лимн инсулагийн хэсгээр дамжаад амигдала, семилунарны гирус, амбиент гирус буюу префериформ гирус бол хүрдэг. За энд парагиппокампын атраны урд хэсэгт одоо 3 дугаар нейронууд бол байрлаж идэг. Энэ хэсгийг бол үнэрийн анхдагч төв гэж бол нэрлэдэг. За медиал страгаар явж байгаа ширхгүүд нь болохоор corpus callosum-ийн гений хэсгийн доор anterior commissuraгийн урд талд байрлах тунгалаг таславчийн бөөмд бол төгсөж идэг. За эндээс гарсан ширхгүүд нь эсрэг талын тал бөмбөлөг ба лимбийн тогтолцоор бол чиглэж идэг. За өөрөөр хэлэх юм бол нэг талын одоо хамар битүүрээ тамрын эвтэлээс үнэрлэхэн эвтэлээс үнэрийн одоо мэдрэлийг хүлээж авахгүй байлаа ч гэсэн үнэрлэх мэдрэхүй алдагдах болон бүрэн байхгүй болох нь их ховор. Өөрөөр хэлэх юм бол нөгөө тал руугаа мэдээллийг дамжуулцдаг байна. За үнэрийн зам нь тааламсаар дамжихгүйгээр их тархины бор гадарт хүрдэг цорын ганц мэдрэхүүн зам байдаг. Одоо хүртэл одоо энэ замыг бүрэн тайлж дуусаагүй байна гэж үздэг юм байна. За үнэрийн тогтолцоо ба тархины бусад хэсгүүдийн хоорондын холбоо. Сайхан үнэр идэх, үнэртгэхэр ягаад хүмүүсийн одоо хоол идэх хүсэл төрөө шүлс ялгардаг. Эвгүй үнэр үнэртгэхэр ягаад дотор муухай өргөд бөөлж цутгадаг. Эсвэл бүр бөөлждөг гэдэгт энэ одоо хэсэг хариулт өгнө. За үнэрийн мэдрэл нь сэтгэл хөдлөлтөй холбоотой. Зарим үнэр таатай, зарим нь таагүй мэдрэмжийг бол үүсгэхийг бид нар мэднэ. За сэтгэл хөдлөл нь үнэрийн тогтолцоо ба гипоталамус, таламус, лимбийн тогтолцоотой одоо холбогдсноор энэхүү одоо сэтгэл хөдлөлүүд бол үүсдэг байна. За эдгээр нь тунгалаг таславч ба цингулатэ гирус руу холболт үүсгэхтэй бол холбоотой. За үнэрийн тогтолцооны автоном мэдрэлийн тогтолцоотой холбогддог гол хэсгүүд бол medial forebrain bundle, extra medullaris юм аа. Medial forebrain bundle. За гипоталамусаар дамжин хажуу тийш чиглэн гипоталамусын бөөмүүдэд бол очино. Зарим ширхгүүд нь тархины багны автоном төвд болох торлог байгууламж, шүлс ялгаруулах бөөм, тэнэгч мэдрэлийн дорсал бөөмд бол очиж төгсдөг. За extramedullaris талам энэ хабенуларны нуклеуст бол хүрээд дараа нь интерпедикулярны нуклеус ба тархины багны торлог байгууламж бол хүрдэг байна. Үнэрийн мэдрэхүй алдагдах хоёр янзаар бол алдагдаж болно. Тоон ба чанарын өөрчлөлт гэж ангилна. Тоон эмгэгт нь бол гипоосмын аносмын орно. Эдгээр нь филоолфактория болон захын үнэрийн мэдрэл одоо ринит, хамрын хүндийн гэмтэл, эмийн гажнуулууны улмаас бол гэмтэд төвийн 2 дугаар нейрон буюу үнэрийн болцоо зам гэмтэхэд бол үүсдэг. Чанарын эмгэг буюу qualitative disturbance нь болохоор параосмын үүсэх, өөрөөр хэлбэл тааламжгүй үнэр үнэртэх, ялангуяа какосмын буюу өмхий өтгөн үнэртэх, гипросмын буюу хэвийн бус хүчтэй үнэртэх. За эдгээр нь ихэвчлэн чамархан эпилепси зэрэг эмгэгийн үед үүсэх бөгөөд төвийн гаралтай үйл ажиллагааны алдагдлыг харуулдаг байна. За торлог бүрхөвч буюу ретин харааны мэдрэлийн рецептор одоо торлог бүрхөвчөнд рецептор юм тийм ээ төв мэдрэлийн тогтолцооны захын хэсэг гэж бол 2 дугаар хос мэдрэлийг үздэг. За мэдрэхүүн хүлээн авуур эсүүд харааны замд давхраг одоо үсгэн хамгийн гүнд нь савханцарлан хунцар
фоторецептор эсүүд өнгөц болон 2 дахь давхарганд 2 туйл тэсүүд болон зангилаа тэсүүд бол байрлаж байдаг. За савханцар болон лонхонцор эсүүд торлог бүрхөвчөнд гэрэл тусах үед савханцар лонхонцор эсэд фотохимийн урвал үүсэн их тархины гадрын харааны төвд сэрлийг дамжуулж идэг. Савханцар нь гэрэл мэдрэх бүдэг гэрэлт харах чадварыг хариуцдаг болвол лонхонцор нь өнгө болон тод харах чадварыг хариуцдаг. За фовиа буюу шар толб торлог бүрхөвчийн хамгийн хурц харааны цэг ба зөвхөн лонхонцор эсүүдийн давхарга болвол байна. Бидний харж буй торлог бүрхөвч дээрх дүрс нь камерын хальсан дээрх шиг доошоо харсан баруун зүүн тал нь уруу байрлалтай байдаг. За харааны мэдрэл, харааны хянзам, харааны зам. Торлог бүрхөвчийн 2 туйл тэсүүд нь савханцар болон лонхонцор эсийн дендритээ сэрлийг хүлээж аваад төв хэсгийн зангилааны эсийн давхарга руу шилжүүлнэ. Ганглион эсийн урд аксонууд нь харааны дискээр дамжин нүднээс гарч харааны мэдрэл болох ба ойролцоогоор 1 сая ширхгийг бол агуулж идэг. Эдгээр ширхгүүдийн тал нь офтокиазм дээр зүрлэг хийн. За торлог бүрхөвчийн чамархайн талаас ирсэн ширхгүүд нь зүрлэгт оролцдоггүй, харин 2 хамрын талаас ирсэн ширхгүүд зүрлэг хийдэг. Иймд офтокиазмаас арагшаа өөрийн талын чамархайн ширхэг эсрэг талаас ирсэн хамрын талын ширхэг нийлж харааны зам бол үүсдэг бахнэ. Харааны мэдрэлийн ширхгүүдийн цөөн хідэн ширхэг нь харааны замаас салаад 4 толгодын дээд 2 тавгар перитектл ареагийн нуклеэр бол очдог. Эдгээр салсан ширхгүүд хүүхэн харааны гэрлийн урвал зэрэг олон янзын рефлексийн процессд бол оролцсноо. За латерал генукулаатай боди буюу гадна өвдгөн бие, оптик радиашн, визуал кортекс. За харааны зам нь эсийн 6 давхарга бүхий латерал генукулаатай боди буюу гадна өвдгөн бие хүрч бол төгсдөг. Харааны замын ихэнх ширхгүүд энд төгснө. Энд нейронуудтай синапс холбоо бол үүсгэж идэг бахан нь. Эдгээр нь эргээд дотор капсулын хамгийн хойд талаар явах ширхгүүдийг үүсгэх ба дараа нь хажуугийн ховдлын чамархайн болон дагдсны иврийн эргэн тойронд өргөн зурвас үүсгэх бөгөөд үүнийг нь харааны цацраг буюу гратолет радиашн гэж нэрлэдэг. Харааны цацрагуудын ширхгүүд нь дагсны дэлбэнгийн медиал гадарт калкарины фиссуригийн дээр доор байх харааны гадарт бол төгсдөг. Бродманы 17 дугаар талбайтар гэсэн үг. Энэ талбай хөндлөн чиглэлд сунж тогтсон ширхгүүдээс бүрдсэн цагаан судал болж харагддаг тул анатомийн сорцид энгийнүүдээр энэ судлыг бол илрүүлэх боломжтой байдаг бахан нь. За хүний somatotropic organization буюу харааны замын ширхгүүд нь харааны хязамд хэсэгчлэн зүрлэг хийдэгч торлог бүрхөвчээс харааны гадар хүртэлх бие даасан мэдрэлийн ширхэг буйрын нэг цэгээс нөгөө цэг хүртэлх somatotropic зохион байгуулалт бол хадгалагдчихдаг. Тэгэхээр энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр харааны талбайн зүүн талд байгаа объект нь зүүн нүдний торлогийн хамар талд, за баруун торлогийн чамархайн талд дүрслэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр зүүн торлог бүрхөвчийн хамрын талаас ирсэн ширхгүүд харааны хязмаар зүрлэг хийж баруун торлогийн чамархайн талаас ирсэн ширхэгтэй нийлж харааны замыг бол үүсгэж идэг. Тэгэхээр эдгээр ширхгүүд баруун талын гадна өвдгөн биеэр дамжаад баруун талын оптик радиашн үүсгэн баруун талын их тархины гадарт бол төгсдөг. За иймээс баруун талын харааны гадар нь объектийн зүүн талын талбайг бол тэр чигээр нь хариуцдаг байх нь. Гэхдээ дээдлэн доороо доотлон дээдлэлтэй ирж төгснө гэсэн үг. За ингээд хоёр нүд яг адилхан ийм байдлаар эсрэг талдаа очиж төгсдөг байх нь. Харин согор талбанаас үүссэн харааны ширхгүүд харааны дискийн чамархайн хэсэг харааны мэдрэлийн төвийн хэсгээр илүү их байрлаж байдаг. Эдгээр ширхгүүдийн гэмтлийг офтальмоскопиогоор дискний
чамархан хэсгийн атрофи байна гэж одоо үзэх гэдэг байна. За саяын тайлбарласан зүйл энэ зургийн дээдлээсийг тарагдаж байна тийм ээ. Харааны мэдрэлийн гэмтэл. За тэгэхээр хүлээн авч байгаа хэсгээс ахуулаад их тархины гадар хүртэл аль ч хэсэгт бол гэмтэл үүсэх боломжтой гэж үздэг. Нүдэн дотор харааны мэдрэлийн диск хавгамж болно. Энэ нь гавлын дотоод даралт ихсэх, бодисын солилцооны янз бүрийн эмгэхүйн үед гавл дотор гарч буй өөрчлөлт ба нүдний үгийг одоо дуранцснаар оншилж болно. Нүдний алимны ард гэмтэл үүсч болно. За үүнийг ретробульбарны одоо гэмтэл гэж бол нэрлэнэ тийм ээ. Тархимал хатуурлын өвчний үеийн одоо үндсэн шинжээнийг бол болдог. Тархимал хатуурлын улмаас нэг нүдэнд удаан хугацааны турш хараа муудах эсвэл хараа алдагдаад шинж одоо гарч ирж байдаг. Нэг нүдний хараа хэдэн секундээс хэдэн минутын хугацаанд хэсэг алдагдаад эргэж сэргэх үзэгдлийг амуроз фугас гэдэг ба торлог бүрхөвчийн микроэмболийн шалтгаантай байдаг. Энэ тохиолдолд гүрээний дотор артер нь ихэвчлэн эмболийн их үүсвэр болох одоо боломжтой байдаг учраас нарийсэл байж болохыг одоо заавал шалгах шаардлагатай. Урд хэсгийн гэмтэл ихэвчлэн чамархан артритийн одоо шалтгаантай байдаг бахнэ. За оптик хязмын одоо хэсгийн гэмтэл. Гипофизийн хавдар, кранопарингома, турк эмэлийн менингома зэрэг нь хязмын зүрлэг хийж буй хэсэгт бол нөлөөлдөг. Инкс нэр нэг эсвэл хоёр нүдний харааны талбайн чамархан талын хэсэгчилсэн сохрол үүснэ. Хоёр талыг хэрвээ хамарсан байх юм бол битемпоралны одоо гемианопси гэж нэрлэнэ. Ихэнхдээ хязмын доод талын ширхгүүд эхэлж өртөх тул эхлээд 4-1 гемианопси үүсэх нь бол илбэг байдаг бахна. Эхэндээ зөвхөн өнгөний хараа мууддаг ховор биназал гемианопси үүснэ. Өөрөөр хэлэх юм бол хамрын хоёр талын хэсэг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хамартлын харааны талбай алдагдана гэсэн үг. Ихэвчлэн хоёр талаас нь хавчсан байрлалтай одоо гэмтэх юм бол үүснэ гэсэн үг. Маш ховор байна. Ихэнхдээ одоо хавдар хязмын эргэн тойргонд ургасан тохиолдолд үүснэ. За гүрээний дотрын артерийн цүлхэн ба суурин менингитийн үед үүсч болно. За битемпорал ба биназал гемианопси хоёул хоёр нүдний харааны талбайн өөр талд нөлөөлдөг тул гетероним гемианопси гэж нэрлэдэг. Учир нь эхнийх нь баруун нүдний баруун ба зүүн нүдний зүүн хагас. Харин нөгөөх нь хоёр нүд баруун нүдний зүүн хагас, зүүн нүдний баруун хагаст нөлөөлж байгаа учраас ингэж нэрлэж байгаа юм байна. Харааны талбайн гэмтэл. За харааны одоо зам гэмтэх юм болвол гомоним гемианопси буюу үүснэ. Хоёр нүдний ижил талбайд бол нөлөөлнө гэсэн үг юм. За тэгэхээр баруун нүдний харааны замын ширхгүүд гэмтсэн үед нүдний торлог бүрхүүлийн баруун талаас ирэх мэдээлэл их тархины гадар хүрэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол харж байгаа зүйлийн одоо нэг талыг харах боломжгүй болно. Ихэнхдээ хавдар, суурин менингитээс үүсэх боловч гэмтлийн улмаас үүсэх нь бол харьцангуй ховор. Харааны замын гэмтэл нь дөрвөн толгодын дээд хоёр тавгараа претектал хэсэг рүү явж буй харааны мэдрэлийн одоо ширхгийн үргэлжлэл тул гэмтэлтэй талдаа торлог бүрхүүл дээр тусах гэрлийн хариу урвал одоо хүүхэн харааны рефлекс бол сулардаг. Онлын хувьд гемианоптик одоо гэрлийн рефлексийн тестийг харааны замын гэмтлийг харааны замаас илүү алслагдсан одоо гэмтлээс ялгахын тулд ашиглаж болох боловч практик дээр торлог бүрхөвчийн зөвхөн нэг тал руу одоо гэрэл тусах нь маш хэцүү бөгөөд эмнэлзүүд авч холбогдолгүй юм байна. За харааны цацрагийн гэмтэл. За харааны цацраг бол гадна өвдгөн биеэс их тархины гадрын хооронд явж байгаа тэр хэсгийг хэлж байгаа. Илүү проксимал хэсгийн гэмтэл нь гомоним гемианопси үүсгэх боловч ихэвчлэн бүрэн бос байдаг. За учир нь харааны цацрагийн ширхгүүд өргөн талбайг бол хамарсан байдаг. Дээд 4-1 квадрант гемианопсын мээрийн гогцоо гэх чамархан урд элбэнгийн хэсэгт гэмтэл үүсгэхэд бол илэрнэ. Харин доод
4/1 квадрант гэмийн анапсын зулайн дагдсны хэсэгт харааны цацраг гэмтэхэд болвол үүсдэг бахнэ. За, нүдний хөдөлгөөний мэдрэлүүд. Өөрөөр хэлбэл нүдний альбыг хөдлөгдөг үндсэн 3 мэдрэл байна. За, 3 дугаар хос мэдрэлийн бөөн болвол мидбреймийн тегментумын хэсэгт байна. 4 толгодын дээд 2 толгодын төвшөнд харалтай байж байгаа нь харагдаж байна. За, 4 дугаар хос мэдрэлийн бөөн болохоор мөн адилхан дунд тархины тегментумын хэсэгт байх бөгөөд доод 2 товгрын харалтай байгаад гавлын артлын хэсэг рүү гараад дунд тархиа бүтэн тойрж байгаа нь бол зурагт харагдаж байна. За, 6 дугаар хос мэдрэл буюу абдуценсийн бөөн болвол 4 дугаар ховдлын ёроолд гүүрийн тегментумын хэсэгт болвол байрлаж байгаа нь харагдаж байна. За, ингээд энэ 3 мэдрэл болвол хамтдаа кавернозны синусээр яваад гурвалсан мэдрэлийн 1-р салаатай хамт болвол гавлын хөндөгөөс гарч ухархаан хөндий рүү болвол орж ирдэг бахнэ. За, нүдний алим тус бүрд бол 6 булчин байна. 4 шулуун булчин байна, тийм ээ. Дээд, доод, дотор, гадна шулуун булчин. Харин дээд ташуу булчин, доод ташуу булчин гэж 2 ташуу булчин байдаг бахнэ. За, эдгээр одоо 3 мэдрэл юуг хариуцдаг юм бэ гэхээр нүдний алимны хөдөлгөөн, хам хөдөлгөөнийг гол нь хариуцдаг бахнэ. За, мөн хэд хэдийн рефлексийн номонд оролцож идэг аккомодацийн, конвергенцийн, хүүхэн харааны гэрлийн урвал, за харааны чадлын visual defense reflex гэдэг зүйлүүдэд оролцох нэ. 3 дугаар хос мэдрэл. Бөөн тархины усан сувгийн урд хэсэгт дээд 2 толгодын төвшөнд периаквадуктал бор бодисд бол байрлана. 2 үндсэн хэсгээс тогтно. Үндсэн бөөн нь бол нүдний гаднах булчин мэдрэлжүүлэх хөдөлгөөний том бөөн. За, дараагийнх нь парасимпатик нэмэлт бөөн болох Эдингер Вестфалийн бөөн. За, энэ болохоор нүдний доторх булчин буюу pupillar sphincter muscle болон цилиарын маслыг мэдрэлжүүлэх нь. За, үүнээс гадна хөргөгч булчин мэдрэлжүүлэгч нэмэлт жижиг бөөн болол байдаг бахнэ. За, ингээд периаквадуктын бор бодисоос гарч байгаа, урагш чиглэн гарч байгаа нервус окуломоторус бол харагдаж байна зурагт. За, дээдлэлт нь ногоон өнгөөр автоном нэмэлт бөомийг нь харуулж байна. Үлдсэн бөомүүд бол нүдийг хөдлөгдөг булчингуудыг хариуцдаг бөом. Дээд талаас нь харахад хамгийн дээдэлд байж байгаа жижигхэн бөөн болвол levator palpebra superiorыг одоо мэдрэлжүүлдэг жижиг бөөн бахнэ. За, эдгээр бөомөс гарсан хөдөлгөөний одоо болон парасимпатикийн одоо ширхгүүд хамтдаа тархины багны өмнөд тал руу гараад цөөн ширхгэн зүрлэг хийдэг. Superior rectus булчинг хариуцдаг бүх ширхэг эсрэг талдаа бол гардаг. За, ингэж гарахдаа улаан бөмөр хөндлөн одоо нэвт гараад интерпедункулярны посогоор буюу одоо тархины хөлийн завсраар 3 дугаар мэдрэлийн бөом тархины багны хэсэгт болвол ил гарч ирдэг. За, баг тархины дээд артер болон тархины арын артерийн дундуур мэдрэл болвол явж өнгөрнө. Ингээд дараа нь хатуу бүрхүүлийг одоо нэвтрэн кавернозны синус руу болвол ороод нүдний дээд талын завсраар болвол гавлын хөндөгөөс гарах нь. За, гавлын хөндөө ороод парасимпатик ширхгүүд салаад цилиарын зангилаа хүрнэ. За, ингээд тэндээс зангилаанд болвол преганглионы ширхгүүд нь дуусаад богинохон постганглионик ширхгүүд болвол үүсгэж нүдний доторх булчин руу болвол очдог бахнэ. За, нүдний гаднах булчинг мэдрэлжүүлдэг одоо ширхгүүдийг нь дээд ширхэг болон доод ширхэг гэж одоо 2 хувааж авч үзэж болдог бахнэ. За, буланцар мэдрэл буюу 4-р мэдрэл. Бөом нь доод 2 толгодын төвшөнд нүд хөдөлгөгч бөомийн доод талд периаквадуктал бор бодисд бол байрлаж идэг. Мэдрэлийн ширхгүүд нь төвийн бор бодисыг тойрч
superior medullary velum хэсэг рүү буюу тархины багны ар хэсэг рүү бол явж идэг. Дунд тархины тектомас quadrigeminalны цистернийн төвшөнд мэдрэл нь багны хэсэгт бол гарч ирдэг. Тархины багны ард тал руу гардаг цорын ганц гавл тархины мэдрэл. Тархины багны урд талд гарахын тулд тархины хөлийг тойроод нүд хөдөлгөгч мэдрэлтэй хамт одоо superior orbitalны бисүр орно. Дээд ташуу булчинг бол мэдрэлжүүлж идэг. За дээд ташуу булчин ямар хөдөлгөөнийг хариуцдаг вэ гэхээр баг зэргийн доошоо дотгошоо эргүүлэх хөдөлгөөнийг хариуцдаг байх нь мөн баг зэргийн гадагшлуулахад оролцоно. За 6 дугаар хос мэдрэл буюу гадагшлуулагч мэдрэл. За 6 дугаар хос мэдрэлийн бөөмн 4 дугаар ховдлын оролт гүүрийн ар тегментум хэсэгт бол байрлаж идэг. 7 дугаар мэдрэлийн бөөмөөс гарсан ширхгүү 6 дугаар мэдрэлийн бөөмийг бүтэн тойрж гогцоо үсэж иргэдэг. Мэдрэлийн ширхэг нь гүүр уртвтар тархины уулзуур хэсгээс бол гарч ирдэг. Суурин архитектурын зэрэгэлдээ гарч ирэн хатуу альсан доогуур шургаж, за бусад нүд хөдөлгөгч мэдрэл болон 5 дугаар хос мэдрэлийн одоо 1-р салаатай хамт болвол нүдний дээд завсраар гавлын хөндөгөөс гараад ухархан өн дээр бол орж идэг. Каверносны синус дотор 3, 4, 6 дугаар хос мэдрэл болон 5 дугаар мэдрэлийн 1, 2 дугаар салаа хоорондоо маш нягт ойрхон байж идэг. За каверносны синус нь өөрөө шпиноид болон этмоид элхигийн болон суурийн хүндээтэй одоо ойрхон харьцаа үүсгэж идэг тийм ээ. За хажуугийн зурагт юу харуулсан бэ гэхээр эдгээр одоо 3 мэдрэл нүдний альмыг хөдлөж идэг 6 булчингаа хэрхэн одоо ажиллуулж идэг нь бол харагдчихэв. За мэдээж гадна шулуун булчин бол нүдийг хөндлөн гадагшин чиглүүлж харна тийм ээ. Хоёр хажуу талаа харахад хэрэгтэй гэсэн. За medial rectus бол нүдийг хам хөдөлгөөнд оруулаад аль нэг нүд гадагш одоо чиглэж яхад нөгөө талын нүд бол дотогш чиглэж явах тэр хөдөлгөөнийг бол хариуцж идэг. За superior rectus нүдийг дээш нь гадагш нь эргүүлэхэд оролцдог болвол inferior rectus доошоо гадагшаа хөдлөхөд бол оролцдог. Тэгвэл нөгөө нэг хоёр ташуу булчин юу хийдэг юм бэ тийм ээ? Шулуун булчингууд бол шулуунаар нь хөдлөхөд оролцдог юм байна. За тэгвэл superior rec oblique буюу дээд ташуу булчин болвол харин ч одоо нүдийг дотогшоо доошоо буюу ингээ хамарлууга харахад оролцсон. Харин inferior oblique болвол дээшээгээ одоо магна руугаа харахад энэ булчин оролцдог байх нэ. За доотлын зураг дээр болвол нүд хаашаа хөдөлж байгаа нь болвол харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол хам хөдөлгөөний үед ямар булчингууд оролцох юм бэ гэдгийг одоо нөгөө харуулж байна тийм ээ. Жишээ нь хоёр нүдийг хоёулангийн дээш нь гадагш нь харахад superior rectus болон inferior oblique булчин оролцсноо. Би түрүү нөгөө нэг superior rectus дээшээ гадагшаа харахад оролцсноо гэж хэлсэн шүү дээ тийм ээ. За тэгвэл дотогшоо харахад доошоо харахад ямар булчингууд оролцож байгаа вэ гэдгийг ингээд бид нар харах боломжтой байх нэ. За тэгвэл нүдний хөдөлгөөнийг одоо мэдрэлжүүлэлт хариуцж байгаа энэ мэдрэлүүд саачих юм бол юу үсэх юм бэ? За тэгэхээр нэг буюу хэд хэдэн булчингийн сулрал нь нүдний хөдөлгөөнийг алдагдуулж тодорхой чиглэлд харах хөдөлгөөнийг бол хязгаарлаж идэг. Эврэлгийн болон гэрлийн рефлекс хоёр нүдэнд бага зэргийн өөр гэж болно. За энэ хүн хажуугийн зураг дээр улаан болон цэнхэр одоо нүдний шилний тест бол харагдаж байгаа. За өөрөөр хэлэх юм бол дифлопи буюу гэмтсэн нүд, эрүүл нүд хоёрын дүрс хэрхэн одоо давхцаж харагдах болон нийлж харагдахыг харуулж байгаа ийм тест юм аа. За нүдний байрлал хазаах буюу одоо ингээ
бид нар энгийн үедээ эрүүл хүн их царж яхад төвлөсөн байрлалтай гэж явах хэрэгтэй тийм ээ. Гэтэл хүндлэн хазаажвал болно. Дотогш хазаахын эзотрофи, гадагш хазаахыг нь экзотрофи гэж нэрлэнэ. За тэгвэл босоо чиглэл бас хазааж болно тийм ээ. Vertical division үүсгэж болно. Дээшээгээ хазаахын гипертрофи, доошоогоо хазаахыг нь гипотрофи гэж нэрлэнэ гэсэн үг. За захын мэдрэлийн гэмтлээс нүдний хөдөлгөөн алдах, багны хэсэгт бөөм гэмтснээс болж алдагдаж байгаагаас ялгахад тархины багны бусад шинж байгаа эсхийг нягтлснаар бол мэднэ. Өөрөөр хэлэх юм бол захын мэдрэл гэмтсэн бол зөвхөн нүдний хөдөлгөөн алдагдана. Харин багны хэсэг гэмтсэн байх юм бол эдгээр бөөмийн хажууд байгаа аль нэгэн зам заавал гэмтдэг учраас ихэнхдээ нөгөө сүлжээ хам шинжүүд гэдэг юмны шинжүүд үүсдэг. Тиймрүүгээр нь ялгана гэсэн санаа юм. За 3 дугаар хос мэдрэл гэмтэх юм бол юу үүсэх вэ? За зурагтай харьцуулаад харъя. Окуломотор нейрофэлси гэж юм тийм ээ. Нүдэнд одоо потос үүссэн байна. Баруун нүд бол завхунжсан байна. Нэгэд харахад нүд гадагш доош хазаасан байрлалтай бол харагдчихэв тийм ээ. Хүүхэн хараа өргөссөн медраас үүссэн байна. За хэрвээ нүдний бүх хөдөлгөөн хадгалагдсан ч хүүхэн харааны гэрлийн урвал арилж акматаз байхгүй болсноос нүд бүрэлцэх шинж илэрх юм бол интернал офтальмофлеги гэх ба энэ нь парасимпатик мэдрэл сонгомлоор гэмтэхэд бол үүсдэг. Харин гэрлийн урвал хадгалагдаад акматаз байж байгаа мөртлөөсөө гадна талын одоо нүд хөдлөгдөг булчингийн саажил үүссэн байх юм бол үүнийг external офтальмофлеги гэж нэрлэдэг бахнэ. За шалтгааны хувьд гуйн 3 саажил дотор ойролцоогоор 30 орчим хувийг бол эзэлж идэг. За нийт одоо нүд хөдлөгч мэдрэлийн саажил үүсэж байгаагийн 15% нь хавдар, 30% нь гэмтэл зүлхэнгийн шалтгаантай байдаг бахна. За интракарналны офтальмофлеги одоо судасны гаралтай байх нь ховор чихрийн интернал одоо гэсэн үг шүү дээ тийм ээ. Чихрийн шижингийн шалтгаан бол нэлээд элбэг одоо тохиолдох нь. За зурагт яаж харагдаж байна вэ гэхээр ихц харахад юм давхарлаж харагдана. Нүд доошоо болцсон байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас харьцангуй доошоогоо чиглэлтэй юмыг объектыг харахад бол давхцал арай ойртоод нэг юм шиг болж харагдаж байна. Харин дээшээ хөдөлгөөн саачсан байгаа тийм ээ. Дээшээ харахад нөгөө дүрс маань илүү их хоёрчлогдож харагдаж байна. За баруун нүдний саажилт учраас баруун тийшээгээ харахад бол альва дүрс нэг харагдаад байна. Харин зүүн тийшээгээ болохоор харах үед бол дүрс дээшээ доошоо яг ихцээрээ баруун тийшээ харсан ч маш их хэмжээгээр хоёрчлогдож байгаа нь харагдаж байна. За 4-р хос мэдрэлийн саа superior oblique saagin гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бага зэргийн дээшээ дотгошоо хазаах нь байна. Өөрөөр хэлэх юм бол энэ тохиолдолд баруун нүд дээшээ дотгошоо болсон байна тийм ээ. Доошоо болон дотгош харах тохиолдолд бол дифлофи хамгийн их болно. Ихцээрээ харахаар харьцангуй гайгүй. Баруун нүд гэмтсэн байгаа учраас зүүн тал руугаа харахад бол илүү их давхцал нэмэгдэж чинь доошоо харахад хамгийн их байна. За тэгээд 4-р мэдрэлийн сааны үед яадаг вэ гэхээр гэмтэлтэй талынхаа нүд рүү эрүүгөө хөдлөхөөр эрүүгөө одоо ингээд тэр баруун нүд гэмтсэн юм чинь баруун тал руугаа эрүүгөө болгохоор нөгөө диплофийн засагдчихдаг, заримдаа бүр алга болчдөг. Энийг Бишофскигийн тест гэж нэрлэдэг. За 4-р мэдрэлийн саа үүсдэг гол шалтгааны 30-аас 60% нь гэмтэл, тэгээд судасны эмгэгүүд хавдар бол байдаг бахнэ. За 4-р мэдрэл 6-р хос мэдрэлийн саа. За нийт одоо энэ нүдний хөдөлгөөний саачлалын 40-50% бол эзэлдэг. Нүд дотгош хазаана. Өөрөөр хэлэх юм бол гадагшлуулах булчин саач чинь дотгошлох хялар үүснэ. Хамар руу харах үед гэмтсэн нүд дээшээ,
дотгошоо болох ба энэ нь доод таршуу булчингийн одоо дамгаалах үйлчлэлээс болдог бахан нь. Чигээрээ харахад дифлафи үүсэх тул одоо толгойг хажуу тийш буюу одоо гэмтсэн талын эсрэг тийш эргүүлж одоо багасгах. Өөрөөр хэлэх юм бол баруун нүд гэмтсэн байхад царайгаа баруун нүд чинь ингээд дотгошоо болцсон байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэнгүүт баруун тийшээ ингээ хазааж харах гэж байгаа юм шиг нүрээ хагас эргүүлэх юм бол давхцал нь багасна гэсэн үг. За хавдрын ба одоо судасны шалтгаантай байх энэ элбэг. За субарахноид зайд хамгийн удаан явдаг тул менингит одоо аалзан бүрхөвчөнд орох, цус харуулт, гавлын дотоод даралт ихсэх зэрэг эмгэгүүдийн үед бол амархан гэмтчихэдэг. За гавлын дотоод даралт ихсэхтэй одоо хавсарч болдог ба нугасны усны одоо шинжилгээ авсны дараа төр зургийн байдлаар бол үүсэж болдог бахан юм. За 6 дугаар хос мэдрэлийн саг муу адилхан нүүрний одоо хөзөдлөхөн байрлалаар бол засах боломжтой байдаг бахнэ. За нүд бол хэд хэдэн одоо хөдөлгөөнтэй байдаг. Үүний нэг нь бол conjugate буюу нүдний хам хөдөлгөөн. Хоёр нүдний шар толгой буюу пове дээр объектийн дүрсийг яг тод байрлуулж тогтворжуулахын тулд нүдний булчингийн нарийн зохицуулалтад үйл ажиллагаа бол шаардлагатай. За хоёр нүдний агонист, антагонист булчингууд үргэлж нэг зэрэг мэдрэлжигдэхийг Херингийн хууль гэж нэрлэдэг. Агонистийн агшилт бүр харгалзах, антагонистийн сулралтайгаа хамт явагдахыг Шерингтоны хууль гэж нэрлэдэг бахан юм. За хоёр нүд зэрэг хөдлөх хам хөдөлгөөнийг conjugate movement гэж нэрлэдэг. За адилхан чиглэл рүү хөдлөхийг Ферси movement гэж нэрлэнэ. Эсрэг чиглэлд хөдлөхийг Vergens movement гэж нэрлэнэ. Өөрөөр хэлэх юм бол хоёр нүд эсрэг чиглэлд гэдэг нь одоо хол байгаа объектыг ойртуулад хамрынхаа үзүүр рүү харах. Эсвэл ойрхон ямиг холдуулаад харахад нүд эсрэг чиглэлд хөдлөнө гэсэн үг. За нэг нүдний хөдөлгөөнийг болвол торсон буюу дагшин эргэлт хөдөлгөөн гэж нэрлэдэг бахан юм. За хам хөдөлгөөн дотор хоёр янз. Хөндлөн хам хөдөлгөөн, босоо хам хөдөлгөөн гэж байна. За хөндлөн хам хөдөлгөөний төв болвол Pontine paramedian reticular formation буюу гүүрийн харцны төв гэж бол байдаг бахан юм. За 6 дугаар хос мэдрэлийн бөөмийн хажууд байрлаж байгаа бороор дүрслэгдсэн хэсэг болвол Pontine field for horizontal gars харцны одоо хөндлөн хөдөлгөөний төв. За энэ нь хөндлөн хам хөдөлгөөнд оролцдог бүх мэдрэлийг одоо хооронд нь холбодог. Ялангуяа өөрийн талын гадагшлуулагч мэдрэлждэг гадна шулуун булчин эсрэг талын нүд хөдөлгөгч мэдрэлээр мэдрэлжүүлэгддэг дотор шулуун булчинтай зэрэг ажиллахыг нөхцөлдүүлнэ гэсэн үг. Ширхгүүд нь дунд шугамын ойролцоо тархины багны хоёр талаар өксөж урууддаг цагаан бодисын зам болох медиал, longitudinal fasciculus-ээр бол дамжиж явдаг бахан нь. За MLF нь дунд тархинаас хүзүүний хэсгийн одоо нугас хүртэл бол үргэлжилдэг ийм зам. Бие даасан нүдний булчинг бол мэдрэлжүүлдэггүй, харин бөөмүүдийг хооронд нь холбох үүрэгтэй ийм хэсэг, ийм зам байх нэ. За мөн хүзүүний хэсгээс хүзүүний урд баарын булчингууд тэнцвэрийн бөөм, суурин зангилаа их тархины гадарын хооронд болвол давхар мэдээллийг дамжуулж байдаг. Тэгэхээр хар өнгөөр харагдаж байгаа их тархины гадар хүртэл дагсны хэсэг хүртэл явсан зам байна, тийм ээ. Тэнцвэрийн бөөмийн зам бол MLF руу ирж холбогдож байна. Мөн тэнцвэрийн бөөмийн зам бол нийлсэн байгаа нь бол харагдаж байна. За харцны хөндлөн хам хөдөлгөөн алдагдаж болно шүү дээ, тийм ээ. Нэг нүд хөдөлж байхад нөгөө нүд хөдлөхгүй байх гэсэн үг. За хэрвээ одоо жишээ болгоод ярихад зүүн талдаа MLF гэмтсэн бол өвчтний зүүн талын medial rectus баруун тийш харах үед итвэхчгээ болоод зүүн нүд чигээрээ хараад үлдэнд дотогшилж чадахгүй.
За өөрөөр хэлбэл дунд чугамаас дотгош хөдлөхгүй. Энэ үед баруун нүдэнд монокулярны нистагм ажиглагдах ба баруун талын гадагшлуулагч мэдрэлийн үйлчлэлээр үүсэж байгаа. Үүнийг интернуклеарны офтальмофилеги гэж нэрлэдэг. За интернуклеарны офтальмофилегийн нүдийг хөдлөгдөг мэдрэлийн бөөмс болон захын саажилттай ямар ч холбоогүй гэдгийг бүр тогтоож авах хэрэгтэй. Энэ тохиолдолд зүүн медиал ректус нь хоёр нүдний ойртуулах хөдөлгөөн хэвийн хадгалагдчихдаг. За MLF нь дунд чугамын ойролцоо бие биедээ маш ойрхон байрлах тул тэдгээрийн гэмтэл нь ихэнхдээ хоёр талдаа үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол нэгтлэх гэж бараг байдаггүй. Интернуклеар офтальмофилегийн шинж тэмдгийг ихэвчлэн нэг чиглэлийг чиглэлд харахыг оролдох үед илүү ажиглагдчихдаг. Дотгошилж буй нүд голын шугамаас дотгош явахгүй бол гадагшлаж буй нүдэнд нистагм илэрнэ. За нүдний бусад хөдөлгөөн бүрэн хөөхөн харааны рефлексүүд бүрэн хадгалагдаж байдаг байна. За тархмал хатуурлын өвчний үед бол түгээмэл илэрнэ. Мөн энцефалит болно. Настай хүмүүст судасны эмгэгний үед илэрх нь элбэг байна. За харцны босоо хөдөлгөөний төв. Conjugate vertical gaze. За дунд тархины торлог байгууламжийн ростра дорсал хэсэгт байх ба хид хідэн бөөмөс бол тогтдог байна. Периститал нуклеус 3 дугаар ховдлын ханын ойролцоо харцыг дээш хөдөлгөгч төв бол байх нь байна. Nucleus of the posterior commissura буюу харцыг доош хөдөлгөгч төв байх нь байна. Interstitial nucleus of Cashel and Nucleus Darkshevch эргэлдэх хөдөлгөөнийг хариуцах бөөн байх нь байна. За босон харцны хөдөлгөөний төвд босоо хөдөлгөөн нь дээд толгодын superior colliculus-ийн урд байх нейронуудаас бол эхэлдэг. Ийм учраас superior colliculus гэмтсэн үед дээш чиглэсэн харцны саажилт үүсдэг. Энийг Parinaud синдром гэж нэрлэдэг. За lateral gaze movement. Дагсны дэлбэнгээс үүссэн сэрэл нь эсрэг талын гүүрийн харцны төвд буюу paraabducens nucleus-д ирж хам хөдөлгөөн болвол эхлүүлдэг. Дагдсны 18, 19 дугаар талбайг зочрооход ихэнхдээ хажуу тийшээ чиглэсэн, заримдаа дээш эсвэл доош чиглэсэн хам хөдөлгөөн үүсдэг нь бол тогтогдсон. Нөгөө хоёр хөдөлгөөнөөс их тохиолддог байна. За, voluntary eye movement. Бродмны 8 дугаар талбай буюу frontal eye field-ээс үүсэх ба магадгүй 6 болон 9 дугаар талбай бол оролцдог байж болно. Энэ хэсэг эпилепси өвчний үед цочроход эсрэг тал руугаа харц хөдлөнө. Энэ нь толгойг эсрэг тал руу эргүүлэх хөдөлгөөнтэй бол хавсарч байдаг. За frontal eye field-ээс тархины багны бөөм хүрдэг замыг хараахан судлааг байгаа. Энэ замын ширхгүүд нь дотор капсул болон тархины хөлөөр кортиконуклеар бол замтай хамт яваад дараа нь нүдний хөдөлгөөнийг хариуцдаг бөөмүүдэд шууд төгсөхгүй харин дээд тавгуур торлог байгууламжийн интернейрон MLF зэрэг хэд хэдэн завсар эсгийг дамжиж явдаг гэж таамагладаг. Бүх санааны хөдөлгөөн нь зөвхөн хараа биш байх нь шүү дээ, тийм ээ. Сонсгол, тэнцвэр, proprioceptive хөдөлгөөнүүд болвол рефлексийн номын нөлөөнд болвол явагдчихдаг байна. Харцны төвдийн гэмтэл. Нэг талын 8 дугаар талбай гэмтэхэд эсрэг талын талбайгаас ирж буй импульс нь давмгайлж гэмтлийн тал руу харц эргэхийг бол үүсгдэг. Энэ нь толгойг гэмтсэн тал руу эргүүлэхдээ бол хавсарна. Санаагаараа нөгөө тал руу харж бол чадахгүй, рефлексээр харж болно. Тухайлбал аажим дагах хөдөлгөөний үед объектыг дагуулж харж байхдаа эргүүлчих болно. За frontal eye field-д үүссэн харцны саажилт богино хугацааны дараа бол арилдаг. Харин гэмтэхгүй цочрох юм бол тухайлбал эпилепсийн үед харц эсрэг тал руугаа чиглэн толгой бас адилхан. За гүүрийн гэмтэл. Кортикопонтийн зам зүрлэг хийдэг тул гүүрийн гэмтлийн үед байдал бол өөр болдог.
За гүүрийн харцны төвийг цочрооход тухайн тал руугаа харц чиглэх бол гэмтэх юм бол эсрэг тал руугаа чиглэнэ. Frontal eye field-ийн одоо энэ саажилт богино хугацааны дараа засарчихдаг бол гүүрийнх бараг засагдахгүй энэ чигээрээ үлддэг бахна. За reflex conjugate gaze movement. За fixation буюу fixation reflex. За бид харцаа хоёр объектын хооронд одоо сайн дураараа хөдөлгөхдөө маш хурдан огцом нарийн хөдөлгөөнийг хийдэг ба үүнийг сакад гэж нэрлэдэг. Гэсэн ч нүдний ихэнх хөдөлгөөн нарийн рефлексээр бол явагдчихэдэг. Учир нь объект харааны талбайд орж ирэхэд анхаарал харц автоматар түүн рүү болвол чиглэдэг. Хэрвээ объект хөдөлж байвал нүд түүнийг аяндаа дагуулan харж дүрс торлог бүрхөвчийн одоо шар талбан дээр хамгийн тод харагдах нөхцөлийг бол бүрдүүлж идэг. Энэ нь харж байгаа хүн объект хоёр нэг нь эсвэл хоёулаа хөдөлж байгаагаас бол хамаардаггүй ахнэ. За афферент ширхгэн торлог бүрхөвчээс харааны заганы дагуу их тархины гадрын 17 дугаар талбай хүрэх ба цааш 18 19 рүү бол дамждаг. За эндээсээ буцаад афферент ширхэг гарч ирэх бөгөөд эсрэг талын месенцефалик ба гүүрийн харцны төвд ирэх нь нагдгүй одоо ингээ харааны цацрагаар бол дамжиж явдаг гэж үздэг. Гэхдээ бүрэн тодорхойлоогүй. За эдгээр харцны төвд нь нүдний хөдөлгөөнийг хариуцдаг гавл тархины мэдрэлүүдийн бөөмийг хариуцсан рефлексийн номыг үүсгэн хэрв эфферент одоо ширхгүй тархины багны одоо харцны төвдөд хүрэх болон зарим нь эхлээд frontal eye field-ийн талбайгаар бол дамждаг байна. За fixation reflex алдагдах эмгэхгүйд дагсны гадар гэмтэхэд рефлекс алдагдана. Аливаа объект руу санаагаараа чиглүүлэн харах боловч удаан хугацаанд давуулж харах шар толгон дээр тогтоон үүсгэх нь бол алдагддаг байна. Объект хамгийн хурц харааны бүсээс тэр дорой гарч нүдний хөдөлгөөнөөр дахин хайж олох хэрэг бол гардаг байна. За автокинетик нистагм. За энэ бол хэвийн физиологийн нистагм аа. Хүн аливаа объектыг чигээрээ харж байгаа тохиолдолд дүрсийг хоёр нүдний торлог бүрхөвчийн шар толгон дээр ирэх ба үүнийг тус тусмж нэгдмэл нэг дүрс гэж үздэг. Хэрвээ объект ажиглагч руу ойртож эсвэл холдож босоо юм уу хэвтэж чиглэлд хөдөлж их юм бол нүдний дагах хөдөлгөөн нь дүрсийг торлогын шар толгон дээр бол тогтоон барьж идэг. Үүнийг smooth pursuit гэж нэрлэдэг. За дүрс шар толгоны талбайгаас гармагц сэрэл торлог бүрхөвчээс харааны замын дагуу их тархины гадар руу рефлексийн номоор дамжин дараа нь окцивта тэгтэл ширхгээр нүд хөдөлгөгч булчингуудыг мэдрэлжүүлдэг гавл тархины бөөмс рүү буцаж булчингуудыг агшааснаар дүрсийг ахин одоо шар толгон дээр авчирдаг процессыг оптокинетик процесс гэж нэрлэдэг. Жишээ нь галт тэрэг болон одоо машины цонхоор өнгөрч буй зүйлсийг ажиглаж буй хүнд нүдний огцом хөдөлгөөн буюу автокинетик нистагм үүснэ. Эмнэл зүйд өвчтөнд ийм эргэлддэг судалтай одоо бөмбөрийг харуулах замаар энийг шалгаж болдог. Харц нь судлыг арилтал хараад дараа нь ахин өөр судал харах замаар давтагддаг. За автокинетик нистагм хурдан болон удаан паацтай. Эсрэг чиглэлд илүү хурдан дагах нь удаан байна. Удаан дагаад хурдан дараагийнхыг харна. Удаан дагаад хурдан дараагийнхыг харна гэсэн. Рефлексийн ном хаа нэгтээ гэмтсэн үед бол автокинетик нистагм алдагддаг бөгөөд автокинетик нистагм үүсгэх болохыг эмгэг гэж үзнэ. За аккомадац болон конвергенц. За энэхүү рефлекс нь аливаа дүрс харж буй хүн рүү ойртоход бол үүсдэг. Ойрын хариу үйлдэл нь нэгэн зэрэг явагддаг 3 процессоос бол тогтж идэг бахнэ. Конвергенц хоёр нүдний медиал шулуун буюу дотор шулуун булчингууд идэвхч нь тус бүрийн оптик тэнхлийг ажиглагдж буй объект руу шууд чиглэж хазана. Энэ нь дүрсийг нүд бүрийн одоо шар толбон дээр барьж байна. Аккомадац целлярийн буюу сормослог булчингийн одоо агшилт нэмэгдэж болрыг гүдэлгэнэ. Ингэснээр илүү гүдгэр хэлбэртэй болж хугарлын хүч бол нэмэгдэнэ.
Ингэж дүрс нүд рүү ойртох тусам торлог дээрх дүрс фокусаа алдахгүй байна. Эсвэргээрээ холдуулахад сормосдог булчин болвол суларч болор хавтгай хэлбэрт орсноор хугарлын хүч буурч дүрсийг тодруулж өгөх нь. За хүүхэн хараа агших. Дүрс ойртох тусам хүүхэн хараа агшина. Зургийн камертай адил камерын хаалт дүрс ойртох тусам жижигрээд фокусыг хадгалахын тулд нарийнхан нөхөтэй болдог. Эдгээр 3 процесс рефлексээр зохицуулагдана. Акмадаз конвергенцийн афферент импульс нь торлог бүр хөвчөөс харааны бор гадар руу явж байгаа цэнхэр замаар дүрслэгдэж байна. Эфферент ширхэг нь харааны бор гадрын 19 дахь талбайгаас эхэлж байна. Ингээд эндээс гарсан ширхэг перитектал хэсэг рүү, перитектал хэсгээс Эдингер Вестфалийн бөмбөний медиал ва вентрал хэсэгт орших Перлиан жижиг эст бөмбөр рүү явж байна. Перлиан бөмбөөс сэрэл 2 тийш медиал буюу дотор шулуун булчингийн бөмбө Эдингер Вестфалийн бөмбөр рүү шилжиж тэндээсээ сормууслаг зангилаа болон булчин руу дамжиж байгаа нь бол харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол нэг хэсэг дотор шулуун булчин руу явж байгаа улаан зам харагдаж байгаа бол парасимпатикийн бөмбөс эхэлсэн ногоон зам болвол окуломотор үсийн бүрэлдэхүүнд явж байгаа целларын зангилаа хүрээд тэндээсээ 2 салаалаад нэгэн целларын булчин руу очиж байна. Нөгөөх нь шпинктер буюу хүүхэн харааг нарийсгадаг тэр булчин руу явж байна, тийм ээ. За сормосдог булчингийн мэдрэл болон хүүхэн харааг нарийсгадаг булчингийн мэдрэлжилтийг бол тус тустай байдаг гэж үздэг. Учир нь акмадац ба гэрлийн рефлекс өөр гэмтсэн тохиолдлууд гэдэг. Тухайлбал мэдрэлийн тэмбүүгийн үед Аргел Робертсны хүүхэн хараа үүсдэг, тийм ээ. Гэрлийн рефлекс байхгүй байх боловч арилсан байх боловч акмадац конвергенц болвол хадгалагдаж үлддэг бахнэ. Тийм учраас энэхүү нүдэн дотор 2 булчин мэдрэлжүүлж байгаа мэдрэлийг тус тустай явдаг гэж үздэг юм байна. За хүүхэн харааны гэрлийн рефлекс. Хүүхэн харааны хэмжээ тусах гэрлээс хамаарч өөр болно. Гэрэлт хүүхэн хараа агшиж харанхуйд өргөснө. Хүүхэн харааны гэрлийн рефлекс нь торлог бүр хөвчөнд тусах гэрлийн хэмжээг зохицуулах үүрэгтэй. Фоторецепторуудыг хит их гэрлээс хамгаалах торлог бүр хөвч дээрх дүрсийн фокус хадгалахад оролцдог. Их тархины гадар оролцдоггүй автоном рефлекс гэж үздэг байна. За афферент ширхэг нь харааны мэдрэл дэх ширхгүүдтэй хамт гадна өвдгөн бие рүү явах боловч тэнд хүрэхгүйгээр чиглэлээ өөрчлөн дээд 2 товгор руу чиглэн перитектал хэсэгт ирж төгсдөг байна. За энд байрлах интернейронууд нь 2 талын парасимпатикийн Эдингер Вестфалийн бөмбөтэй холбогдно. Гэхдээ нэг биш 2 талын байна, тийм ээ. Энэхүү 2 талын иннервац нь гэрлийн хам урвалын анатомийн үндэс болдог байна. Нэг нүдэнд гэрэл тусахад нөгөө нүдний хүүхэн хараа агшдгийг үгээр тайлбарладаг байна. За афферент зам гэмтчих юм бол харааны цацраг, харааны гадар, дээд 2 товгрын гэмтэл нь хүүхэн харааны гэрлийн рефлекст ямар ч нөлөө үзүүлдэггүй. Перитектал хэсгийн өөрчлөлт нь гэрлийн рефлексийг арилгахад харин хүргэдэг байна. Энэ нь гэрлийн рефлексийн нумын замыг бүрэн тодорхой болоогүй байгааг харуулдаг. За үүнтэй адил харааны мэдрэлийн гэмтэл нь гэрлийн рефлексийн ном гэмтэж байгааг харуулдаг. Харааны мэдрэл гэмтсэн талд гэрлийн шууд урвал алдагддаг боловч нөгөө талд гэрэл тусахад 2 нүдэнд гэрлийн урвал зэрэг явагдчихдагаараа ялгаатай байна. За энэхүү гэрлийн рефлексийн эфферент ширхэг Эдингер Вестфалийн бөмбөөс эхлээд нүд хөдөлгөгч мэдрэлээр нүд рүү явна. Нервус окуломотор усаар явна гэсэн үг, тийм ээ. Ингээд парасимпатикийн зангилааны өмнөх ширхгүүд нүд хөдөлгөгч мэдрэлээс салж
сормослог зангилаа буюу цэлярийн зангилаа хүрээд зангилааны дараах ширхгүүд нь хүүхэн харааг нарийсгах булчин руу бол явдаг. За эфрент зам гэмтэх юм болвол өөрөглөх юм бол нүд хөдөлгөөгч мэдрэл окуломоторус тэгээ сормослог зангилаа гэмтсэн бол Эдингер Вестфалийн бөөмөөс үүсэх цэрлэл нь өөрийн талын нүдний хүүхэн хараа нарийсгах булчинд бол хүрч чадахгүй. Энд гэрлийн урвал арилж хүүхэн хараа бол өргөсдөг бахнэ. За хүүхэн харааны өргөнд нөлөөлөх бусад цочрлууд хүүхэн харааны өргөн ганцхан гэрэлд биш нүднөөс өөр олон зүйлийн цочруулалт бол хариу уруулаг өгч байдаг. Хүзүүний булчин хүчтэй чимхэх, сэтгэл хөдлөл хүчтэй илэрх үед бол хүүхэн хараа өргөсч байдаг. За энэ үед үүсэх мэдрээс нь симпатик мэдрэлийн тогтолцооны идэвхжил нэмэгдэж хүүхэн харааг тэлэгч булчин агшиж буйтай холбоотой. За сүүлийн үеийн судалгаанууд хүүхэн харааны парасимпатик мэдрэлийн идэвхжил буурах нь илүү их нөлөөлдөг гэж үзэх болсон байна. За анизокори хоёр нүдний хүүхэн харааны хэмжээ өөрчлөгдөхийг бол анизокори гэж нэрлэдэг. Бага зэрэг ялгаа эрүүл хүмүүст бол байж болно. Энэ бол физиологийн. Их хэмжээний ялгаатай болохыг 3 дугаар мэдрэлийг шахаж буюу гавлын доторх масс өөрчлөлттэй холбоотой байж болно гэж үздэг байна. Эмнэлзэн орчинд нэг нүдэнд хүүхэн харааг тэлэх, агшаах хэмийг дусаах байдлаар ялгаа үүсгэж болдог. За нүдний симпатик болон парасимпатик мэдрэлжүүлэлт. Парасимпатик мэдрэлжүүлэлт хүүхэн харааг агшаагч булчин болон сормослог булчингийн парасимпатик мэдрэл нь аккомодац хүүхэн харааны гэрлийн урвалын рефлексийг бол хариуцж байдаг. Симпатик мэдрэл нь болохоор хүзүүний C8-аас T2-ын хооронд хажуугийн өвөрт байрлах целоспиналны төвд бол байрлаж байдаг. Симпатикийн зангилаа бол хүзүүний хэсэг дагаад ийм хагас шүрэн зүйлт шиг байж байдаг тийм ээ. За зангилааны өмнөх ширхгүүд хүзүүний хэсгээс гараад хүзүүний дээд зангилагаар дамжин superior cervical gangliгаар дамжин гэсэн үг. Гүрээний дотор артер, нүдний артертай хамт нүдэнд орж хүүхэн харааг өргөсгөхч булчин, дээд доод тарсаал булчин, нүдний булчинг буюу орбиталс маслыг бол мэдрэлжүүлдэг. Бусад симпатик ширхгүүд нь өөрийн талын хөлсний булчирхай цусны судсыг бол мэдрэлжүүлдэг байна. Целоспинал төв ба афферент ширхэг. Торлог бүрхөвчээс гарсан афферент ширхэгүүд нь гипоталамус буюу супрахиасматик нуклеус хүрч симпатик замын төв болдог. Энэ зам нь дунд тархины төвшөнд эсрэг талдаа гарч тархины баг нь болон хүзүүгээр дамжин целоспиналны төвд бол ирдэг бахнэ. За Горнрын хам шинж. Нүд рүү чиглэсэн төв симпатик зам, целоспиналны төв, хүзүүний дээд зангилаа, зангилааны дараах симпатикийн ширхгүүдэд нөлөөлж буй гэмтэл нь Горнрын хам шинж гэдэг юмыг үүсгэдэг. Горнрын хам шинж бол 3 шинж. Нэгдүгээрт нь ботоос үүснэ. Нүдний завсар нарийсна. Хоёрдугаарт нь миоз буюу хүүхэн хараа нарийсна. Хүүхэн харааг өргөсгөхч булчингийн үйл ажиллагаа алдагдсанаар хүүхэн харааг агшаагч булчингийн давмгайлах нөлөө бол илэрнэ гэсэн үг. За нүдний алимны булчингууд ажиллахгүй болсноос болоод энофталм үүсэх шинж илэрхнэ. Мускулус орбиталс ажиллахгүйгээс болоод гэсэн үг. За целоспинал төв нь нүүрний симпатик мэдрэлжилтэнд оролцохдоо түүнээс гарч буй ширхгүүд гэмтэхэд гэмтсэн талдаа нүүрний хагаст хэд хөлрөх судас тэлэх шинж бол илэрдэг. За блинк рефлекс. Нүдний өмнө ямар нэгэн зүйл гинт гараад ирвэл нүдэн шууд аних үзэгдлийг анивчих буй блинк рефлекс гэж нэрлэдэг. Афферент ширхэг нь нүдний торлог бүрхүүлээс шууд дунд тархины тектум руу дараа нь тектонуклеар замаар хоёр талын нүүрний мэдрэлийн бөмбөр рүү дамжих тэдгээрийн эфферент ширхгүүд нүд хөдөлгөгч булчингуудад ирж төгсдөг. Ширхгүүд тектоспинал ширхгээр уруудан
Нугасны урд эврийн эсүүдэд мэдээлэл дамжуулснаар хүзүүний булчингуудад сэрэл дамжин толгойг одоо хөдлөгдөг бахнэ.